Энэхүү бичлэгээрээ би та бүхэндээ өөрийн бичсэн ичмээр тэмдэглэлүүдээ уншиж өгүүлнэ. Дуустал нь үзээрэй. За тэгэхээр яг одоо уншиж өгч байгаа тэмдэглэл маань энэ байна. Энэ болохоор заяа миний бүр 10 жилдээ бичдэг байсан өдрийн тэмдэглэл маягийн юм баггүй юу. Гэхдээ яхав их юм өдөр болгон бол бичээгүй заяа. Өдөр болгон бичснүүд нь нэг жоохон уйдгартай. Зүгээр л би ингэсэн тэгсэн тийм ээ юм босон гэдэг юмнууд байгаа. Энэ дээр нэмэгдээд штеп. Миний одоо сэтгэл зүйн талаарх тэр үедээ ингээ бодож исэн бодлоодоо би бичсэн байгаа байхгүй юу. За тэгээд энэ ингээ бүр ингээ аим болцоо энэ тэмдэглэлийн дээр. Тэгээд өнөөдөр одоо ичмээр зүйлүүдээ уншиж өгөх гэж байна. Яагаад яг улаан дэвтэр дээр заяо юмаа бичдэг байсан бэ гэхлээр штеп. Тэр үед болохоор ийм юм байсан. Хэрвээ улаан тэмдэглэлийн дэвтэр дээр хүслээ бичих юм бол бэлэн гэсэн тийм юм байдаг усахгүй. Тэгээ би ингээд улаан тэмдэглэл дээр бичдэг байсан. Тэмдэглэл эхлээд болохоор нэг хичээл орохмоор хичээлийн хуваар гээл бүр амар ингэж тэмдэглэсэн заяо. Октод чинь нэг тийм хүүд нь штэ угаасаа юм тэмдэглэх дуртай, бичих дуртай тий. Тэгээ ер нь бол ингээд тэр үед ингээ өдрийн тэмдэглэл гэдэг ирээдүйд ингээ надад амар гой дурсамж бүтээн гэж бодсон учраас би бичдэг гэсэн байхгүй юу. Тэгээ одоо яалтчгүй уншихад бүр үнхээр амар дурсамжтай байх гэж найдаж байна. Йоо би тэгээ амар эмо хөхтэйсэн заяа. Амар эмо охин мэсэн заяа. Тэгээ жил амар хурдан хүнд ингээ дурлцдаг. Тэгээд одоо ингээ бичиж байгаа. Чи санаж байна уу? Хэдэн сар хэдэн өдөр хамт байснаа. Хоёул хамт байхдаа хичнээн жаргалтай байснаа. Чи санахгүй л байх учраа энэ бүхэн чамд юу ч бишээсэн. Өглөө бүр өдөрш болгонд нар сарыг хамтдаа туулчихё. Хизээ нар сар тоолцсон бэ? Ямар амар юм бэ? За ямар ч нэг юм амар эмо юм байна зөө. За цаашаа явъя. 2017 оны 5 сарын 12. Хорионд орсон 2 дахь өдөр. Яа, гэрээ хорионд орсон юм байна шүү. Аав ээжтэйгээ юм ярихыг хүсэхгүй байна. Зүгээр л унтаад баймаар байна. Гэвч чамтай хурдуулахын тулд яг одоо сайн хичээлээ хийж шалгалтаа сайн өгөөд дүнгээ сайн гаргаж ээж авдаа харуулах хэрэгтэй. Чамаа явхаас өмнө заавал уулзуулна. Гэрээсээ гармаар байна. Йоо, би одоо хинтээ одоо яар нэгтэй заяа. 2017 он гэдэг чинь би чинь 16 настайсан аахгүй юу? Яг 16 настайдаа хинт дурлаад, хин явах гад би гэрээсээ гармаар ирснийг бол үнэхээр санахгүй байна манайхаа. Бүр үнэхээр толгоонд орж иж байгаа хүн ч ялах заяа. Тэг яаж хийсэн манай анхны хайр байдаг. Анхны хайр бол биш. Тэр бол батаараа. За, тэгснээр штэ. 2017 оны 6 сарын 12. Амьдралд юу худал, юу үнэн болохыг хинч мэдэхгүй. Би ч бас. Гэхдээ ганц үнэн бол өөрөөсөө өөр хиндэж 100% итгэж болохгүй. Энэ бол амьдралын ганц чухал үнэн бас дүрм. Амлалт хизээч үнэн байдаггүй. Одоо хиндэж битгий итэг. Зөвхөн өөртөө л үнэн голоосоо итэг. Бас бурханд. Би түүнд итгэхийг хүссэн, итгэсэн, эцэст нь түүний гих зүйлийг алдсан. Түүний үнээр хоолоо яриа амьдрал бүгдийг нь яг үүнээс л би сурамж авсан. Тийм ээ би том алдсан ч игүүлээд энэ алдаагаа засах болно. Яа нэ түрүүн ч нөгөө хүнд дурлаад байсан хизээ байлаа. 5 сарын 12-нд зав. Тэгснээ 6 сарын 2-нд нь хаягдчих. Тэгээл ингээл нэг өдөр тутмын юмнууд байна. Би саний юмыг хинд бичснээ санчлаа. Энд би нэрийг биччихсэн бай. Би чи 16 наснда нэг 20-той дуу бичдэг залуу дурлаад нэг л гоё харагддаг өстэй юу. Яагаад ч юм. Тэгсэн чинь манай аав гэж хоёр эсэргүүцээд яагаад гэвэл надаас 4 насаар ах. Тэгээд ийм том хүн шиг би чинь жоохон хүүхэд. Тэгээ аав гэж хоёр амар эсэргүүцчихсэн. Тэгээд тэнд ингээ баам балыг гэрээ хорой барианараа явжсан байгаа байхгүй юу. Тэгсэн ингээд нэ залуу заяа. Ингээ дуу бичдэг байсан. Тэгээ би тэр дууных нь өгнүүдийг ингээд бичсэн байна. За тэгээ 6 сард би нэг ажил хийсэн байна. Би чи нэг худалдагч хийжсэн байхгүй юу? Юуныхаа зуны амралтынхаа 3 сар. Тэгээ тэднийхээ баахан юм бичсэн байна. Ажил эхэллээ, ажил дуусаа. Яаж энэ хитэн цагийг өнгөрөөнө гэсэн юм бичсэн байна. Тэгснээ амар их номын тэмдэглэлүүд байна. Айгу ном уншаад амар сүртэй бичдэг байсан байна. Дээл Карнеги нөхдөө өөртөө татаж хүмүүст нөлөөлөх ёсон. Би ч амар нөгөө
сэтгэл зүйч болно гэж амар юм юу хувь хүний өвчний номнод уншдаг байхгүй. Гэтэ хизээч унцаж дуусгаагүй л дээ. Тэгээ сэтгэл зүйч болоогүй. За энд нэг амар юм боллоо. Guys. За амар ч гэжтэй юу аахгүй юу? Нэг юм гарчигтай тэгээд юм бонхоо юм мөртөөд байна зөө. Тэгтээ шүлэг биш. За жишээлбэл энэ аахгүй юу? Дотомчрохол хин нэгнийг хүлээж, хин нэгнийг санааж, хин нэгний инээмсэглийг нууцхан ширтэж, тэр хүний хоолойг сонсохыг хүсэж, түүний нүд рүү ширтэж, гарт нь үрхийг хүсэж, өндрийг сэтгэлдээ үнэртэж, дулааныг нь өөртөө мэдрэх, тэмүүлэх тэр хүсэл магадгүй дотомчрохол байх гэсэн байна. За тэгснэ штэ. Энд харанхуй гэдэг гарчигтай. Яа нэ энд тэр. Нэр зэлжүүл за. За харанхуй. Харанхуй. Та харанхуйгаас айж байна уу? Магадгүй тийм байх. Гэхдээ би айхгүй байна. Харанхуйд юу ч байдаггүй, зөвхөн хоосон орон зай байдаг юм. Би тэрхүү хоосонд итгэдэг. Учир нь хоосонд оргүй байдаг учраас би харанхуй дуртай. Өөрийн дотоод оюун санаанд эргэлдэж байгаа тэр зүйлийг харанхуй надад сонсогдуулдаг. Нүдэнд харагдах тэр өнгөнд үг үгсгнүүдийг холбон цэгцлэх сайхан. Тиймээ би харанхуй тайртай. Амар аим шиг кино шиг мэдээ. Харанхуй тайртай мэртэй чиг шиг ёо. Ямар тийнийг битсэн бэ? Ёо. Би энэ 16 настай биш үү дээ. Одоо шал өөр хүн л дээ. Гэтэ угаасаа хүний бодол заяа бүр яг жилээр өөрчлөгдөг за. Би одоо жилийн өмнө бодож исэн бодлоо надад амар жоохон хүчийг санагдсан заяа. Тэнгүүд яг одоо бодож байгаа юмнууд жилийн дараа гэхэд амар жоохон сонсогдсон заяа. Яг л тийм байл юм л. Хүн яалтч жил нас нэмхийн хэрээр ухаан суудаг юм билий. Оо. Яа надад тэгснэ 2017 оны 11 сарын 26-нд нэг хүнтэй үерхэж эхэлсэн байна. Тэрийгээ бас битсэн байна. Тэгснэ би ч одоо яацсан ааштай юм болоо энэ аашаа засмаар байна гэж битсэн байна. Би тийм амар муу хааштай хүн бол биш. Би ч 2019 онд 10 жилээ төгсчөөд шууд Орос руу сургууль явж байсан хгүй юу. Тэгээд ингээд Москвад ирээд 14 хонсон байна. Гэтэл их олон зүйл хийж үзлээ гинэ. Маш олон зүйл миний амьдралд тохиож байна. Нөгөө ганцаардаад байдаг тэмүүлэн алга болчихсон ч юм шиг. Гинэ. Юу солиороод байгаа бүр амар ганцаарч. Би юу н Оросд ганцаарцсан. Тэр үед бас нэг залуутай үргэлжтэйсэн байгаа хгүй. Тэгээ нөгөө залуугаас салцсан заяа. Тэгээ энэ дээрээс баах юм хүүрсэн байна заяа. Энэ хартаа амар их юм бичдэг гэсэн юм шүү дээ энэ хартаа. Жинхэнэ дотоод сэтгэлийн уудалсан байгаа хгүй юу? Энэ хартаа хаяадаач гэсэн шудраг байцгаая. Хаяадаач гэсэн өөрсдийнхөө мэдрэмжийг хуваалцъя. Нэг л амьдрын юунаас яах вэ? Хинээс яах вэ? Зориглоод хийцгээе. Баг нөгөө сонгуул Монголын үг явж байгаа юм шүү. 2019 оны 12 сарын 28. Ер нь шинэ жил болох ч байсан байна зөө. Тэгсэн чинь ингэсэн байна. Хүн хизээч нэг янзаараа байдаггүй. Өнөөдөр мөнгөгүй байгаач маргааш бас тийм байна гэж байхгүй. Өнөөдөр жаргалтай байсан ч нөгөөдөр тийм байхгүй. За одоо ингээд онч гарлаа хяад л нэг жил. Энэ жилч миний амьдралд их юм болж байна да гэж. За тэгээд дотор байрны амьдралд ажгүй дээ. Хүн бол тэгээд л яаж хийж байгаад болгодог л юм байна. Гэрийнхнийгээ ч нэгийг санахгүй л байна одоохондоо. Гинэ. Тэг би амар олон хүнд харагдчихсэн. Амар бол би тэгээд өөрөө заяа би ингээм амар токсик хүн юм болов гэж би боддог гэсэн. Тэгээл ингээл хаягдаад харч хүн яалч юу тэгж болон заяа ингээд надад асуудал байна уу л гэж боддог заяа. Ерөөсөө ингээд энэ хүнд асуудал байна да гэж боддгоо. Тэгээд ингээд яваад яг зүгээр ингээ ажиллаа хийгээд ажилд ороод ингээд өөрийгөө гоё хөгжүүлээд ингээ явсан чинь ерөөсөө тэр хүмүүсийн буруу байсан. Ясан дээр манай хаа. Тийм учраас ерөөсөө хүн өөртөө ингээд одоо азгүй харилцаатай ингээд азгүй эрхэлтэй учирсан үед өөрийгөө хизээж битгий буруутгах чаарай. Би нэг юм сонсчихсан ахгүй юу? Тэгсэн чи юу вэ гэсэн чи ингээд би ингээд бодож байгаа штэ. Би токсик учраас ингээд би ийм сонир хүмүүстэй очиж байна да гэд. Тэгсэн чи ясны дээр үгүй заяа бодит байдал дээр токсик хүмүүс лөө одоо ийм эрүүл сарвал ухаантай хүмүүс бүр ингээд очиж наалтдаг заяа. Тэр токсик хүмүүс чинь одоо ингээд эрүүл гоё ийм сэтгэхүйтэй хүнийг ингэж өөртөө ингэж бүр наалтуулдаг. Тийм учраас токсик гэдэг юм билээ шүү.
Тийм болохоор манайхан хизээж битгүү өөртөө буруу. Чи хэрвээ өнөөдөр хаягдсан бол дараа нь чамтай илүү сайн хүн очно гэдэгт итгэх хэрэгтэй юм билий. Тэгэл би чинь ингээл ажиллаа хийгээл гоё яваал ирсэн чинь ингээл амьдрал шал өөр болоод миний хажууд одоо эргэн тойронд байгаа хүмүүс маань илүү гоё тийм эрүүл хүмүүс болоод ирсэн. 2020 оны 3 сарын 14 өдөр хоног урсан өнгөрсөөр л сайхан анир чимээгүй газар очиод борооны үндийг үнэртээд ном уншаад ганцаараа хэвтгсэн. Ер нь цаашдаа амьдрал юу болох вэ? Өшөө олон шин зүйлс, шин хүмүүс гарч ирэх байх та. Эмэгтэй хүн шал балай. Өөрийг нь гэсэн хүнээс зүхтаж, өөрийг нь гомдоо хүний ардаас явдаг гинэ. Зүв штэ. Яг зүв. 20 оны тэмүүлэн чи яг зүв ботсон бай. Энд дэр ингээд сонсож байгаа дуунуудаа бичсэн байхгүй. За би тэр үед ямар дуунууд сонсдог байсан бэ? Энэ бол 2020 оны үеч үү заяа. Хамгийн ихэнд нь Егор Крид Миллион Алых Роз. Ялч нь орос хэл сурч байсан учраас энэ дууг амар их сонсдог байсан байна. Тэгснээ Амра Never гинэ. Гинжим Missing Boro. Sana Missing Piece. Big Bang If You. GD Untitled. Тэгснээ Mara Young Forever. Амар дуу сонсдог. За тэгснээ Тео хосуудад. Oh my god. За энэ Тео хосуудад гэдэг дуу бол үнэхээр эмо дуу шүү манайха. Мэднийз. За тэгснээ амар хэнэ юм сонсдог байсан байгаа байхгүй юу. За тэгээд Серёжа сонсч байсан байна. Энэрэл цагийн оёо, баяр цэцэг, чамайг мартаагүй. Бод чи надад дурлаасай. Наги чамайг хүлээн ёо. Дандаа дурлал сонсдог байсан байхгүй. Тэгэл байжсэн чи гинт рөтөө боловсралтай хулгайн гинү. Амар өөр жанрын дуу сонсдог байсан байна. За тэгээд угаасаа тэгээд MC-гийн бол бүх дууг сонсдог байсан байна. Хөрх. Вау. За тэгээд энэ ингэсэн байхгүй юу? Би ингээд Оросд ингээд нэг өрөөнд хамт амьдардаг найзтайгаа наашаага ингээд нөгөө тусгай үргийн онгоцоор ирээд бид хоёр нэг юм буудалд карантинлэг даад. Тэгээ ингээд би энэ дэвтрээ найзтай өгөө чи надаа ингээд гоё захиа бичээд өгөө. Тэгээ би дараа нь ингээд энийг чи ингээд чамайг санахаараа уншаа гэдгийгс аахгүй. Тэгсэн чинь манай найз надад захиа бичсэн байна. Одоо тэрийг уншия. Тэр нь болохоор штэ 2020 оны 6 сарын 16. За хөөхөн халуунагаас гэсэн байна. Хай, захиа унших өдрийн минь жижигхэн охин минь. Оюутан насны минь хамгийн анхны сайн найз болж ирсэнд баярлалаа. Би ч бас чиний хувьд оюутан насны чинь хамгийн анхны найз гэдэгт итгэлтэй байна. Чамайг хажууд байхад хамгийн өөрийнхөө байж чаддаг. Намайг үргэлж дэмжиж зоригжуулдаг байсанд баярлалаа. Одоо ингээд үргэлж хамт байж чадахгүй болсон ч гэсэн найз нь чамайг оршиж байгаагийн хувьд үнэлж хайрлах болно. Хол зай хэцүүч гэсэн ганцхан жилийн хугацаанд хамгийн нандин хүн минь болж чадсан. Тиймээс чи бид хоёрын хооронд нөхөрлөл дох нөхөрлөл битгий хөндөр өсөө гэж хүсэж байна. Үргэлж намайг дэмжиж сэтгэлээрээ хамт байгаарай. Өөрийнхөө хүсэх дуртай зүйлийг хийгээд яваарай жижигхэн охин минь. Хайртай шүү гэсэн мэн. Найстаас хайртай шүү. Ямар гоё юм бэ. Эмо маань ингээ үргэлжлсээр, стил үргэлжлсээр юм заяа. 2020 оны 7 сарын 25. Яг одоо бол үнэхээр ганцаардаж байна. Хажууд хин нэгэн байсан ч болоосай. Ядчил гуниглахад минь тэврээ тайтгаруулдаг. Уйлахад хажууд чимээгүйхэн зогсож байдаг тийм хүн хэрэгтэй байна. Өөхрөж байгаа хүмүүсийг харахаар би бас ингэж явах юмсан ч гэж бодогдох юм. Яагаад өөрийгөө ингэж байгааг юусоо ойлгохгүй юм. Яг юу дутагдаж, юу нь тийм их хоосрлыг өгөөд байгааг үнэндээ л ойлгохгүй байгаад байна. Гинэ. Юу нь бол зөв 2020 оны үед бол миний хамгийн амар эмо байсан үе. Эмо заяа. Тэгээд ингээд аим сэтгэл унаад яг цаашдаа би гэдэг хүн юу хийж амьдрах вэ гэдгийг юусоо ойлгоогүй байсан юм. Тэгэл ингээд ганцаараа ингээд юу ч хийхгүй ингээд яваад байсан. Тэгэл эцэст нь хийх юм болсон. Одоо тэг хийсэй байна. Маш баяртай байгаа. Өөртөө амар баярлж байгаа. Өөртөө сургууль мөцгөөрөө манайхаа. Хэдэн нэгэн цагт байх хэрэгтэй болдгороо болоод амьдрал гоё дэвшлэн. За тэгээд саний улаан тэмдэглэлийн дэвтэр маань дууссан байна. Тэгээд дараагийн тэмдэглэлийн дэвтэр энэ байна. Гэтэ би энийг бол угаасаа бүтнээр нь уншиж өгч чадахгүй. Энд дээр амар их юм байгаа. Тэгээд амар хэрэгцээгүй юмнууд байсан заяа. Гэтэ энэ ингээд зүгээр дэвтрээ гахалч. Амар хөрхөн байгаа тэ unicornтэй. Яг л нэг тийм мөрөөдөл биелүүлчмээр ч юм шиг те. Ийм хөрхөн тэмдэглэл байна.
За, thank you 2021 он гэж байгаа. Энэ жил амьдралд маш олон өөрчлөлтүүд байлаа. Хувийн амьдралд, гэр бүлийн амьдралд бас сэтгэл зүйд маань том хүн болох олон зүйлсүүд тулгарлаа. Уйлж, инээж, баярлаж, гомдож, хаяж хаягдсан ч эргээд харахад амьдрсаар л байна. Магадгүй энэ жил тийм сайн биш байсан байж магадгүй ч би биеэрээ л байна. Юу ч болж байсан тэмүүлэнгээ хаяж болохгүйг, үргэлж хүмүүсийг биш өөрийгөө нэг тавьж байх ёстойг, гунигтай байсан ч тэрийгээ бусдад халдаахгүй байх ёстойг, найзууд дундаасаа хоцроод байгаа юм шиг санагдвал үгүй дээ, миний амьдрал надад зориулагдсан гэдгийг хин нэгэн ойр дотны хүн маа надаас холдсон ч явах ёстой болохоор явж байгаа юм байна гэж бодох ухааныг, болохгүй, бүтэхгүй зүйлийг заавал болгох ёстой юм шиг аашлахгүй байхыг, орхигдсон юм шиг ойр ганцаараа үлдсэн юм шиг санагдвал үргэлж гэр бүл минь миний хажууд байгааг санахыг, заавал олон найз нөхөдтэй байхгүй байж болохыг, эрэгтэй хүнээс хамааралтай байж болохгүйг, уусан чигтрүүлэн хэрэглэхгүй явж болдгийг, эцэст нь ердөөл өөрийн дотор байгаа тэр бяцхан хүнийг хайрлахыг энэ жил надад ойлгуулжээ. Амьдрал минь нэг жил ийм сайхан өнгөрсөнд бурхандаа талархъя. Харин эх жил аз ирүүл олон сайхан боломжууд амьдрал минь дүүрэн байгаасай гэж бичсэн байна. Амар хүүхэн баас тий. Бүр 2020 он чал өөр хүн байсан ч 2021 онд ингээд бичиж байгаа юм ч гэсэн бодож байгаа юм ч гэсэн өөр болсон байгаа хгүй. Тэгэхээр бид нэр ингээд жил болгон том болдог. Тэгэхээр одоо байгаа асуудал чинь жилийн дараа жижигхэн байх болно гэдгийг ямар ч гэсэн хэлж гин. Тэгээд манайхан гоё өөртөө ихтэй байгаарай. Энэ дэлхийг өвдсөн бол тий сонссон бол баярлаа. Тэгээд лайка дараарай. Баярлалаа.